Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдад талархаж байна цуврал маань 72 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр 3 сарын 30. Тэгээд ерөнхийдөө бол оны эхэнд тавьсан зориг зорилтуудаа бид нэр эргээд харахад 3 сар аль хэдийн болоод өнгөрчихжээ. Тэгээд та нар одоо өөрсдөө хамгийн оны эхэнд тавьсан зориг зорилтуудаа биелүүлэхийн тулд хийх гэсэн зүйлсээ хийсэн байна уу? Яагаад та нар хийгээгүй? Эсвэл хийсэн бэ, те? Юу нь болж гин, юу нь болохгүй байна гэдгийг та нар эргэж хараад бас зарим нэг төлөвлөгөөгөө бас тодорхой тавиагүйгээс хэрэгжүүлэг байж болох юм. Эсвэл бол зарим нэг төлөвлөгөө нь хэтэрхий том байсан байж болно. Тэрийгэ жижиг болгож хувааж арай ингээд хүрэх үедтэй хийж болохоор тийм жижигхэн үйлдэл болгоод өдөр болгон хийгээрэй гэж та нарт зөвлөе. Яагаад вэ гэхээр бидний хувьд заримдаа гэдэг ингээд 3 сар болоод дуусчихсан юм чинь хамаагүй. Одоо ингээл орхичээ гэдэг. Гэтэл тийхгүйгээр маргааш гэдэг шинэ өдөр, өнөөдөр гэдэг шинэ өдөр байна. Заавал маргааш гэхгүй өнөөдөр та яг одоо тэг өөрийнхөө төлөвлөлтүүдийг дахиж гаргаж болно. Одоо байгаагаасаа сайжруулахар хийж болно. Тэгэхээр заавалчгүй бүтэн 1 жилийг хүлээж одоо сайжруулахын тулд гихгүйгээр өнөөдөр та яагаад эхэлж болохгүй гэж таныг юу зогсоогоод байгаа юм? Хэн тань цаадуулаад байна? Эцээц дэгнийг асуухад хамгийн гол нь та өөрөө толгой дотроо өөртөө яриад л өөрөөсөө би ингэж хийж чадахгүй ах, ингэвэл хэцүү ах, ингэвэл намайг шоолох ах. Энэ бүгдийг хэн хэлж ийн гэхээр таны толгойн дотор байгаа нэг хоолой хэлж байгаа. Тэрийг та өгөл тоож хэрвээ тэгэж айгаад байгаа бол та сайн тал, муу тал энэ үеийг хийснээрээ надад ямар сайн үр ашиг гарах вэ гэдгийг чагсааж бичээрэй. Энийг хийснээрээ ямар сөрөг тал гарах вэ? Ямар зүйлүүд надад муугар нөлөөлөх вэ гэдэг ч юм уу те. Тэр нэг айцаад авах тэр зүйлийг та нар өөртөө одоо дүгнэж бичээд тэгээд үзээрэй. Тэгээд энэ жил бол одоо эхний 3 сар бол дууссан ч гэсэн та өнөөдөр сайн сайхны төлөө өөрийгөө сайжруулах аянда гарч олно шүү гэж та бүхэндээ сануулъя. Тайван амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.